За Коконо Ояката. За 31 удаа дээзэндээ төрүүлсэн. За тэгээд Ояката болоод бас их сайхан олон сайхан бөхчүүдийг төрүүлж гаргасан. За тэрний нэг бол одоо Чиотайкай Озики зултгаар одоо олон машаа ярилцсан тийм ээ. За тэгээд одоо бөхчүүд дотор ч гэсэн Чионокуни Чиотайрио гэт олон бүх одоо доотлын зиндаанууд ч гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ их аваргууд бол за өөрөө сайн барилдаад тухайн цаг үедээ сумогийн одоо ертөнцийг тийм ээ сумогийн холбооны нэр хүндийг авч явахаас гадна зодогтойсны дараа одоо сумогийн холбоонд бас ажиллаж олон сайн бөхчүүдийг төрүүлж гаргах ийм ас үүрэг хүлээдэг. За дэвжэн дээр зүүнний 4 сэрэмжлэлд барилж байгаа Шохо зам болон баруун жигүүрийн Озки Котошогийн хүнээр ирсэн байгаа. За 2-2 7 даваатай 6 оноотой. Одоо Котошогийн Озки 50-аас дээш амжилтыг үзүүлээгүй явна. Өнөөдөр өрсөлдөгч бол одоо бас л хэцүү өрсөлдөгч шүү дээ. Өнгөрсөн тэмцээн дээр бол одоо их муу барилдсан. Гэхдээ бол одоо Котошогийн Озкиг бол давсан юм байна. Маргааш чинь одоо бас Озукитэй таарсан. Какурио хоёр хоорондоо байгаа хаа. За Якозуна хахуудаа зэрэг одоо орж ирж байна. Өчигдөр бол одоо дээцэн 24 дахь төрөг авсан байгаа. Мэргэжлийн суммын 69 дахь Якозуна. 全勝優勝がありません。全勝優勝すれば単独1位、9回目の全勝優勝ということになります。その全勝優勝まで残り2番。今日の相手は鶴竜です。За өнөөдөр бол одоо нутаг нэгт бүх одоо Какурио Ананд Озукитэй таарсан байгаа. Якозуна хахуу. 千秋楽に白鵬に追いつかれ За Якозуна хахууд ажиглалын хувьд бол одоо энэ бошоо 24 дахь төрөг авсан. За мөн унлгүй төрүүлэх гэсэн зорилго байгаа. Энэ за энийг хэрэг унлгүй энэ бошоод төрүүлвэл одоо мэргэжлийн суммын дээдсэн даанд 24 төрүүлснийхаа одоо 9-т нь унлгүй төрүүлэх юм байна. Одоогийн байдлаар 8 удаа дээдсэн даанд унлгүй төрүүлчихэд байгаа. 1勝2敗から6連勝しましたが7勝1敗から5連敗中です。こちら松鳳山も7勝6敗。昨日は藤東を右上手出し投げで破りました。そうね。場所ごとに上手くなっています松鳳山。琴奨菊が九重さん、左の前回しを取ったこの攻めで、いいリズムを作りかけたんですが終盤に来てこうなんていうか脇の甘さというのを疲れてしまってますよね。Энэ тэмцээний дунд хэрд бол Котошогийн барилдаа сайхан болсон шүү дээ. Тэр өөрийнхөө үндсэн одоо дархан мехний барьцыг авч өөртөө ихтгэлтэй зоригтой хурагшаа сайхан явж исэн. Зүн Точо занд л нэг унтчаал тэгээ сонир болсон шүү. Тэгээ маргааш наврахтай таараал. Тий.
За татсан. За сугадаа сайхан бариад авсан да. Өөрөх нь барьцыг барьцсандаа хөрсөндөө Готоши Гекког нь. За шигшид төрхөнх нь орсон. За өнөөдөр ямар ч байсан нэг давж нэг 50-аас дээш амжилтыг үзүүллээ дээ. Гэхдээ Озаки цолтон бол 14 дахь өдөр ч юм 15 дахь өдөр бол одоо бас нэг 8 давах бол одоо бас Озаки цолны хэмжээнд бол одоо барилдаж чадахгүй байна л гэсэн үг шүү дээ тийм ээ. Тий. Өдийд бол нэг 10 дувтсан явж явах стайл болсоо ч үү дээ. Тэгэхээр урдчигдэрч байна уу? Бид бас ярьжсэн тийм ээ. Сайн ингээд давталт. Тэр сайхан гарын бас тэр уургалаад арцсан байсан мэн тэр зайланд ороогүй гол нөхцөл бол одоо жоохон барьц гэдэг юм нэг жоохон шалтгаан байна. Ингээ Якозуна хахо бас ярьсан байсан. Тэгээ Якозуна буюу одоо авраг цолтой хүний хувьд бол Качкоши тийм ээ 50-аас дээшийн амжилт биелүүлнэ гэдэг бол 10 давж ийж 50-аас дээшийн амжилтыг үзүүллээ гэж ярих хэрэгтэй байна гэдэг. За тэгээд 12 давж ийж за аврагын үүргийг үзтгэлээ гэж тухайн тэмцээн дээр тийм ээ. Ер нь яг хөө зүгээр тэмцээн дээр хийх ёстой юм хийлээ гэж үзэх ёстой юм гэж. Тэрэн шиг одоо Озаки цолтнуудын хувьд бол 8 даваа бол бас Качкоши буюу 50-аас дээшийн амжилт үзүүлсэн гэж бас хэлэхээргүй. Багаар удахад 9 давж ийж тийм ээ. За тэгээд 10-11 давж ийж за Озаки цолоо хамгаалж яана гэж үзэх ёстой юм гэж хэлж болохоор байгаа. За ингээд дивжин дээр Якозуна Хармоо Хужи Бямдорж гарч ирсэн. За Хармоо Хужи Бямдорж өнөөдөр өрсөлдөгч Кисино Сато Озаки байгаа. Кисино Сато Озаки 8 даваад 5 унаатай. Якозуна Хармоо Хужи 9 даваатай байж байгаа. Якозуна Хармоо Хужигийн бол одоо Якозуна цолонд хүрснээс хойш бол 3 дахь башаа тийм ээ. Тийм байна. Эхний башаад бол одоо жоохон таархан байл да. Дараагийн 1 дугаар сарын тэмцээнд бол үнэхээр сайхан барилдаж одоо доомлог 15 давж төрүүлсэн. Тэгэхээр өнөөдрийн барилдаан бас их чухал. Озаки гэсэн Сатог одоо бас сайхан оромтоо сайхан барилдаад ингээд авчих юм бол за түрүүний ярьдгээр тийм ээ 10 даваад бас авраг хүн бол бас нэг 50-аас дээш байгаа амжилтыг үзүүлж байна гэж хэлж болох талтай. Тэгээд дээр нь одоо энэ цаг үеийн бас хүчтэй Озакигийн нэг гэсэн Сатог унах юм бол тийм ээ. Тэр утгаараа өнөөдрийн барилдаан бол их чухал барилдаан байна. Якозуна Хармоо Хужигийн хувьд. Тэгээ маргааш бол одоо 2 авраг хоорондоо барилдаа. За маргааш тэгээ 2 авраг бол үнэн хүчийг үзэл барилдчих баг. За өнөөдрийн тайлбар хийж байгаа Чонов Хужи авраг за Якозуна Хармоо Хужи хоёрын хувьд бол одоо төстэй зүйлүүд олон байгаа шүү дээ тийм ээ. Барилдаан ч жим багтаа тийм ээ. Тэгээд хоёулаа хурд голлож орон барилдаан тийм ээ өрсөлдөгчдийг сайн судалж яг таарсан тохирсон нэхийг хийж барилддаг гэдэг утгаараа. Гэхдээ Чонов Хужи их аврагын барилдаж исэн үеийн бүхчүүд бол одоо одоогийн Хармоо Хужигийн барилдаж исэн бүхчүүдийн үеэс бол одоо бас жин бас харьцангуй гайгүй байсан. Харьцангуй гайгүй юун дунджаар яг том биетэй бүхчүүд байх нь байсан. Гэхдээ ерөнхийдөө бол нэг тийм жин бол одоогийн шиг юм их нүсэр жин ихтэй бүхчүүд бол бүгдээрээ тийм байгаагүй.
一時この左四つの方がですね、できかけたのかなとですからね、型をですね、しっかりとこう身につけていければですね。За Кисина Сатогийн хувьд бол сая одоо энэ Шөнөфүжийн аваргаас ярьж байна. Яг өөрөнгө гисэн тийм арга барил. За энэ одоо Готошоогийн хөх шиг тийм ээ. Тий. Өөрөнгө гисэн дархан михэл бол одоо байхгүй шүү дээ. За ингээд барих юм бол за Кисинаас одоо яваад өгөндөө аваад явчихдаг гэж хэлэхээр тийм юм өөртөө бий болгож чадсангүй гэж. Зүгээр сулал зогссон өөдөөс нэг алхсан л бүх байгаа шүү дээ. Тий. 去年はもう終盤に入って星2つ離れて独走というところから優勝を逃した場所もありました。 За аваргын хувьд бол их намхан босоод дотор талаар л барьсан төрх байх. Тэг өнөөдөр бас интернетээр Японы сумо сонирхчдын дунд бас нэг хүний блог дээр бас бичсэн байсан. Тэг Кисина Сатод одоо бид хизээ хүртэл найдаж явах вэ гэж тийм ээ. Өөрөөр Япон бүхчүүд төр дотроос бол Кисина Сато л одоо хамгийн сайн барилдыг төрүүлэх заавал магадгүй авраг горилж магадгүй гэж одоо олон жил найдлаа тийм ээ. Тэгээд тэсвэр алдаа зарим сонирхчд бичсэн байна л да. Хизээ хүртэл одоо ингээл найдаал байгаа даа хөө гэсэн утгатай. このところ5場所連続で2桁勝っている稀勢の里ですが、2桁に乗せるためにも今日勝ちたいところ。 За барилдаа эхлээд бэлмэлжээ. За дотор За сөхөл. За их хөнгөн байна аврах. 春馬富士5敗です。 Тэг Кисина Сато их сугаа авчлаа тийм. Их авчиж орлоо тий. Ингээд юу Кисина Сато чи 9 дахь байгаа. 押し倒して稀勢の里の勝ち。残す粘りもありませんでした春馬富士。 Тэгээд дотор барьц авахгүй оролдох шиг боллоо тий. 満員の館内がなんとなくこうどよめいているというか、稀勢の里の強さ、そのどよめきと春馬富士の脆さ、これの戸惑いというのが今館内に渦巻いています。 Доторог нь зүүн гар орсон юм байна штэ. もう頭で当たって突き放していくんですよ。 Зүүн гар орсон тэгээд これがやっぱりもう立ち合い тэр нэг 70 дээр дарж нэг 自信じゃないみたいな感じですよね。 тэр техник бол одоо бас орсон биш үү. 張りながら前に出たのも Ингээ буцаагаад. 稀勢の里ですよね。 Авраг бэлтгэл энэ жоохон таарахын байсан юм шиг байна. Ерөөсөө их хөнгөн байна тий. という館内に加えて左から Хөнгөн байна. Тэгээд сая бас Шөнөфүжийн аврах хэлж байгаа. Ингээд алгадаж орох бол бас ямар байд юм бол гэж. Тэгээд өнөөдөр аврах хүн тэгээд энэ гол өрсөлдөлтөөгөө ингээд алгадаж орно гэдэг бол бас нэг өөртөө ихтгэлтэй биш байна гэдэг юм шинж юм өгсөн санаа илэрхийлж байна. 自分の回しを取って食いつくことができなかったら、やっぱりこう負けにつながるわけですから。 За Кисина Сато маргааш Какуру Язукитэй. За Якозуна Хамхужи, Якозуна Хакхо дааж гаргалнаар хоорондоо таарсан маргааш. За ингээд дэвжин дээр Якозуна Хакхо дааж гаргал. Какуру Ананд хоёр барилдахаар дэвжинээр гарч иржээ. 千秋楽結びの一番で白鵬の За Какуругийн хувьд бол одоо бас нэг 50-аас дээш амжилтыг үзүүлсэн юм амжилттай явж байна. 8 даваа 5 унаатай. ということになりますね。 第36代立行司木村庄之助春場所14日目結びの触れ。 За аврагын хувьд бол хурдтай босоод барьцаа авах бах та. За Какуругийн хувьд бол бас аврагыг сандраагаад бас нэг сэргүү байдлаас дотор нь тэрж авдаг ч юм уу нэг тиймэрхүү боломж хайх болов гэж бодож байна. Тэ аврахтаа бол Какуру бас их сайн барилддаг шүү дээ. Бас нэг тийм юм би ялангуяа сүүлийн үед бас нэг тийм сандраад чадаад байгаа сүүлийн үед тийм ээ. Өчигдөр бол одоо Харамужи Якозунаг давтсан байгаа Какуру Язукийн. Тийм бас нэлээд зоригтой, өөртөө ихтгэлтэй энэ төр болцсон байж болох талтай. 昨日豪栄道を破って2場所ぶり24回目の優勝を決めました。優勝回数でも大鵬、千代の富士、朝青龍に次いで北の湖と並んで4位タイ。 За Якозуна Хакхогийн хувьд бол одоо би түрүүнд ярьж ирсэн. Ямар ч байсан төрүүлэх болцлоо хангацсан
За өөр зорилго бол байгаа тийм ээ. Дээзэнд унлагуу төрүүлэх бас нэг. さらに今幕内 Тэгээ унлагуу төрүүлэх юм бол одоо унлагуу төрүүлсэн тэмцээний тоо бол 9 болж нэг номероор гарч ирэх юм. Футабайма их авраг бол за одоо энэ чинь 15 хоног тэмцээн үргэлжилж байгаа шүү дээ. Тэгэхээр 11 хоног 13 хоног үргэлжилдэг үеийн төрүүлснийг оролцуулаад 8 удаа унлагуу төрүүлж ирсэн. За таяхаа их авраг бол 15 өдөр барилдаг болсноос хойш 8 удаа унлагуу төрүүлсэн. За энэ хоёр аврагтаа бол ижлэгэн амжилттай явж байгаа. Хэрвээ одоо өнөөдөр маргааш хоёр даваад ингээд унахгүй төрүүлэх юм бол 9 дахь удаага төрүүлсэн болж нэг номероор гарч ирэх юм. Хой харвал 白崎アナウンサーですが、白崎さん、その1年前の悔しさというのもあると思いますがね。そうですね。一発で持っていくような相撲が去年は取れて、それで連勝もありましたと。ただ続けてさせてくれない。だからこそ向こうは横綱なんですねという鶴竜の言葉がありました。右四つでも左四つでももう組んだらやはり今自分の方が力は下ですと。За Какуру Озокигийн хувьд одоо бас энэ тэмцээн дээр их сулхан байсан. Бас нэг бэлтгэл энэ төр бол одоо бас нэг дутуу байсан юм л өөр нэг бас өөр шалтгаан байсан юм уу тийм ээ. Барилдаж байсан Какуру бол одоо бас арай сулхан барилдсан. Тий, ер нь бол нэг 10 11 12 давх тийм сайн тийм одоо яг үнэхээр Озоки цалтны тийм барилдаан бас тэр болгон гарахгүй байна. Өөрөө бол тэрийг мэдрээд байгаа. Тэгээд тухайн бүх хүмүүс одоо нэг барилдаан таарах хүн болоод хор яхаа аргагүй өөртөө итгэл нь бол одоо бас нэг жоохон солорч байгаа тийм ээ. Тий. Одоо яг зөв хармаа үжиг харж байгаад. さんはこの鶴竜にはどんな相撲を期待しますか？そうですね。まあ横綱に上手取られたらもう相撲になりませんので。左の上手ですね。そうですね。できれば、2本もろ出し入ってですね。上手肘を張って上手を取らせないで速攻で攻めたいですよね。速攻ですね。За Якозуна Хаккогийн хувьд энэ тэмцээн дээр бас нэг удаа сонирм барилтаа гаргасан шүү дээ тийм ээ. Тактикуудээ цаг болоогүй хад шууд усаад барилдсан тийм ээ. 結びの一番。制限時間いっぱいです。14連勝なるか白鵬。 Энэ тэмцээнд л ойрд гараагүй юм уу харсаж ихэд нэг гар тавиагүй хоёр бүх хоёлоо зэрэг бассан. Тий. За цаг болсон байна. За авраг бас холоос усах гэж нэг үү? Тийм байна. Их хойноос усч юм жаа. За шууд золгоол баруун талаараа зэрэг золгоод авлаа да. За Какуру хүч гаргаад өр нуршаа явах. За урдуура хатлаа. За бүтэн эргээд. За хаа зүүн талаар зогоод аагүй тэрээд авсан. Аваргууд их урдуура гүйлгээд татхаар нь байсан шүү. Тэг хөнтөхөр бүтэн эрэглээ штэ сая урд нь. Тэг эрэгэхэд бол авраг бэлэн байдалтай л зогсож байна. За нэлийн холоос дутуу хийлээ. За ингээд аргагүй реакцтай, хурдтай тийм ээ. Ямар ч байдалд бол усруулаад үргэлжлүүлээд барилдаанаа явуулж чаддаг учраас авраг бол аврагараа л байдаг юм байна. Тэгээд сая нөгөө барьц бүтэн эргээд барьцгүй болсон шүү дээ тий. Тэгээд эргээ золгохдоо авраг бүр давуу байдалтай барьцаа бүр тэргээд авч байгаа. Тэгэхээр зүгээр тэр нэхийг яагаад дутуу хийж ийн гэдэг л бас. Жан зүүн гар нэг жоохон өвдгөө яав нэг тийм гараас ихсэрх шиг боллоо. な状況になったら勝てませんよね。そうですね。 За хоёр хүн барилдаанаас давтаа үзүүлэх баг. За ингээд Якозуна Хаккод авснаар 14 дахь даваагаа авлаа. За ингээд босоод алгадаад барьцаа авчиж байгаа тийм ээ. Алгадалт бол бас нэг жороо хүмүүст үссэн дээ. За ингээд この投げですね。残しました。 しかしその残した後のやっぱり За эндээс бол барьцаа бүр сайхан авцсан. Жохон холоос нэг тийм аргашаа суусан. Тий аргашаа өөрөө нэг жохон нэг тэнцвэрээ нэг жохон алдсан маяг суусан шүү тийм ээ. Хийсэн шүү михийг.
全勝優勝がかなり濃厚になってきましたね。そういう感じですね。За өнөөдрийн барилтын байдлыг харахад бол аваргуудад маргааш ер нь бол бас сайн барилдчих шинжтэй байна тийм ээ. Yokozuna хармаа хүч өнөөдөр харин нэг жоохон барилдаанаас барилдаанд нэг л итгэлгүй болоод байх шиг байна. За ингээд Дэйзиндааны мөхчүүдийн одоо барилдааны амжилтыг хүргэж байна. 少しでもね、もう白鵬を攻め込むようなね内容の相撲を取ってほしいですね。そうですね。カリアさん、白鵬の左手はですね、爪のようですね。あ、爪ですか。大丈夫だそうですね。はい。あと1日頑張りますということです。はい。今日の向正面は元岩木山の関本親方です。関本さん。За энэ маргаашその結びの一番はやっぱりこうファンを手にするという期待したいですよね。За хамгийн сүүлд хоёр авраг хоорондоо таарсан. За тэрний өмнө бол Озеки Кисинесато Какурио 2. За тэгээд тэрний өмнө Озеки Котошогику Барутанаар Сикиока Барутанаар барилдана. За ингээд Дэйзиндааны мөхчүүдийн 14 дахь өдрийн барилдаа сонирхолтой болж өндөрлөө. За Yokozuna Hakho бол одоо сая Какуриог давснаар 14 дахь даваагаа. Тэгээ өчигдөр бол одоо бас Дэйзиндааны мөхчүүдийн төрөө бүх шийдэгдсэн байгаа. За өнөөдөр бол одоо Хармаа хүч Yokozuna бол одоо жоохон таархан барилдчихлаа тийм ээ. Маргааш бол одоо яхаарахгүй сонирхолтой барилдаа бол хоёр аврагын дунд болох байх. Тий. Тэгээд за Жүрэ-Зиндаанд бас түрүүнээс хойш бид нар яриад байгаа тийм ээ. Одоо хин төрүүлэх нэ манай хоёр бүх бол аврагын төлөө барилдана. Хэрвээ Кёкшухо давах юм бол нэмэлт барилдаан болно. За Азамариу тод үлэг ингээд авах юм бол тэгээд шууд төрүүлнэ. За ингээд эрхэм үзэгч та бүхэндээ мэрэгжлийн сумын Дэйзиндааны 14 дахь өдрийн барилдааны гибэслүүз хамт олон шууд дамжуулан хүргэлээ. Ингээд маргааш хамгийн сүүлчийн өдрийн энэ башиг одоо сүүлчийн өдөр бол 15 дахь өдрийн барилдааныг өдрийн 15 цагаас үзэгч та бүхэн хүлээн авч үзээрэй. Баяртай үзэгчтэй. За баяртай.